За хичээлийн сэдэв тамга тэмдгийн бичээс унших. Хичээлийн зорилго тамга тэмдгийн бичээсийг уншиж Монгол албан цагтлын уламжлалт бичгийн соёлыг ойлгоно. За тамга гэж юу хэлэх вэ? За албан бичигт дарах засаг төр захиргааны байгууллага албан газар улсын болон хувийн аж ахуйн нэгжүүдийн баталгаа болгож төмөр, мод, чулуу, эвэр, яс зэргээр хийсэн оноос нэр сүлд бүхий бар тэмдгийг бол тамга гэж нэрлэж байна. За тэгвэл албан бичиг тамга тэмдгээр баталгаажуулах учир нь юу юм бэ? Нэгдүгээрт бол тамга тэмдгээр баталгаажуулах нь албан бичгийн үнэн зөв хариуцлагатай байдлыг баталгаажуулдаг. Хоёрдугаарт тамга нь тухайн бичиг нь албан ёсны зохих эрх бүхий байгууллагаас гаргасан гэдгийг баталгаажуулдаг. Гуравдугаарт бичгийн хүлээн авагчид мөн албан бичгийг хуулбарлаж дараагийн үйлдэлд ашиглах боломжийг олгодог. Дөрөвдүгээрт нь бол тамга нь тухайн албан бичгийг батлах нотлогоо баталгаа болдог учраас тамга дарахтаа байрлал нь нарийн журамтай байдаг. За тамга дарахтаа хүлээн авагчийн нэрийг бичсэн эсгийг дайруулан дарж баталгаажуулахын хамтаар засвар орохоор сэргийлдэг байна. За хэрвээ загтал юм уу зарлиг тогтоомж нь цаас залгасан юм эсвэл олон хуудастай байх юм бол залгаасан дээр нь тамга дардаг. Энэ нь уг цаас бол дараагийн хуудас юм а гэсэн үг болдог. За мөн албан бичгийн төгсгөл дарна. Энэ бол хүчин төгөлдөр болж байгаа гэсэн баталгаа болдог байна. За Монгол төрийн тамга тэмдгийн уламжлал ямар байсан бэ гэхээр за монголчууд маш эртний уламжлалтай тамга тэмдгийн уламжлалтай. За 13 дугаар зууны үед монголчуудын тамга бол уугуржин монгол хичгээр байсан. За 13 дугаар зууны дараа Ян гөрний үед бол олон үндэстэн ясныг хураан захирах болсон учраас зохирох зорилгоор өөрсдийн зохиосон дөрвөлжин үсгээр тамга байдаг юм байна. За манжийн иргэшээлийн үед болохоор монгол чиг болон манж чигийг хослуулсан ийм тамга тэмдгийг хэрэглэж байжээ. За 1911 онд болохоор монголчууд тусгаар тогтнолоос сэргээн мандуулж төрийн хаш тамгыг бол соём тэмдэг бүхий уугуржин монгол мөн дөрвөлжин үсгээр засаг захиргааны байгууллагууд нь болохоор дундаа соём ботой уугуржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь бол 1921 оны үндэсний хувьсгалаар бий болсон ардын засгийн газар түүний дараах бүгд найрамдах монгол ард улсын тамганч уламжлагдсан хэрэглэгдэж байгаа нь бол монгол төрийн залгамж чанарыг бол харуулж байна. За ингээд бүгд дараагийн тамгууд ийм соём тэмдэгтэй гэсэн үг байна тийм ээ. За харин 1940 онд батлагдсан үндсэн хуулиар бол улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдсон улсын баг хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. За мөн үүний дараагаар 1946 оноос кирилличийг хэрэглэх болсонтой холбоотойгоор 1946 оны 1 сарын 1-ээс эхлэн бүгд найрамдах монгол ард улсын тамга нь кирилл бичигтэй болж ирсэн байна. За зураг дээр бол их монгол улсын Гүйг хааны тамга харагдаж байна. За дараагийн зураг дээр болохоор Ян улсын үеийн их хаадын тамга харагдаж байна. За энэхүү зураг дээр болохоор Монголын эзэнт гүрний бусад улсуудын хааны тамга бол харагдаж байна. За их монгол улсын Гүйг хаанаас 1246 онд Ромын папт илгээсэн төрийн бичгийг бол батламжилсан тамганы зарцыг судлаачид Чингис хаан амьд сөрөөндөө төрийн хэрэглэж байсан тамганы бичээс мөн гэж үздэг. За хааны зарлиг шийдвэрийн хүчин төгөлдөр шинжийг тодорхойлох хамгийн чухал батламж нь бол төрийн тамга болсон байдаг. Тийм учраас Чингисийн төрийн тамгыг түүний хүү Өгөөдөө хаан, ач Гүйг хаан алдан боловч уламжлан авч хэрглэж байсан гэж үзэх нь бол маргаангүй зүйл юм аа. За монголчуудын хэрэглэж байсан тамга тэмдгийн бичээсүүдийг ажиглая. За энэхүү тамга бол талхын зай бандад хутдын шавь нарыг захирах тамга байна. За энэ тамга бол дөрвдийн баруун гарын үнэн зоригт хааны тамга байна.
За энд бол харагдаж байгаа мөнгөн цүү цуургатай, хамар хийгээр хүрээсэн мөнгөн тов, алт мөнгөн тоногтой тамганы хайрцаг бол югзэр ачитван бадарсан эрдэн мэргэн хам хотогтын мөнгөн тамга байх нэ. За энд харагдаж байгаа тамга бол зарилгаар зарсан Монгол улсын элчин сайдын тамга байх нь 1912 оны зураг байна. За энэхүү харагдаж байгаа тамга бол зарилгаар өргөмжилсөн шашныг мандуулах, амьтныг жаргуулж, аврал итгэл хамгийг айлдаж оройн дэж чандман очир завзан дам хотломын тамга байх нэ. За одоо энэ харагдаж байгаа тамга бол нийслэл хүрээний голын цойжин сахиусны сүмийн хувраг тушаалтны захирах тамга байна. За энэхүү тамга болохоор Монгол улсын ардын засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчдийн тамга байх нэ. За тэгэхээр тамга тэмдгийн бичээсийг уншихдаа юуг анхаарах вэ? За нэгдүгээрт нь бол тамга тэмдгийн талаарх хичээлэрийг сайцаар ойлгосон байх. Хоёрдугаарт бол тамга тэмдгийн бичээсийн утга санаа нь тухайн цаг үеийн улс төр нийгмийн байдал, бичих соёлын түүхийг илэрхийлдэг. Тиймээс ямар үед хэний захиалгаар ямар зорилгоор тамга тэмдгийг ашигласан болохыг тодруулах шаардлагатай. За бие даах даалгаврыг хэрхэн яаж гүйцэтгэх вэ? Нэгдүгээрт нь бол тамга тэмдгийн бичээс сэдвэр багшийнхаа бэлтгэсэн видеог үзээрэй. Хоёрдугаарт монголчуудын тамга тэмдгийн уламжлалын тухай бие даан уншиж судлаж тэмдэглэл хөтлөөрэй. Гуравдугаарт асинхрон хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан сорилыг хийж илгээгээд бие даалтын оноогоо тоцоолоорой.